Яг гоо зам мөрийн минь зас төрсөн ихтэй баярлж яддаг да. Хүний мөр бодит цуврал нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор одоо ир хэмээх зайран оролцож байгааг үзэгч та бүхэн сайн мэдэж байгаа хаа гэж бодож байна. Тэгэхээр намрын дунд сарын бэлэгт сайн энэ өдөр богд уулынхаа ингэрт за хатан дуулынхаа хөвөөнд Монголын бөөгийн нэгдсэн. Тэгээ аягын хэрэгсэнд юм уу тэр хийсний модыг бас хэрэгтэй бас яг аягын хэрэгсэнд өөрийн газраас модыг авч за тэгээ бөө зан уулж мэдхгүй тэрнээс болож алдаж онож зовж өвдөж зовж хэрэгтэй хөвгт орж өн тэгж л өссөн дээ. Тэгээ нэга мэдхгүй байж байгаа би чинь нутгасаа 2002 онд хотод сууршиж ирээд нэг энэ 7 дугаар ангиасаа гараад энэ хотод ирж сураад одоо энэ ханы материалыг 9-р сургууль гэдэг энд 10 жил төгсөж 10 жил төгсөөд тэгээ бас энд гот руу орж ирээд бас хэцүү байсаа хөвгнээс бас өвчин зовлон ороогоо бас хэрэгтэй хөвгд орчихгоо бас болохгүй амьтаа нөхөрлөөд ер нь хөдөөж байсан хотод ирсэн хөвгнээс ер нь хэцүү өнгөрсөн. Тэгээ ингэж явсаар байгаад би чинь 2007 онд 2006 оны намар цэргийн албан татагдаад тэгээ 2007 онд халагдаж ирээд тэгээ би чинь бас хэрэгтэй багтаа өвчин зовлоо ороогоо бас татчмаад юмнад болдгоо байсан. Тэгээд энэ цэргээс халагдаж ирээд 2008 оны намар ерөнхийдөө бид нар бас ер нь ламаар төгснөө олон жил яваад би ч одоо бас дээрддгөө байсан. Би аавчаа ороогоо ер нь ламаар явахаар олон гараад олон дордоод байдаг байсан. Тэгээд нэг өдөр л манайхан ярилцаад бөөд ингэж байдаг гэсэн. Бөөд хүмүүсээр нэг очиод үзүүл ирнэ. Тэгэж яваа. Тэгээд нэг бөөд хүмүүсээр явж байгаа. Тэгээ бөөд хүмүүсээр очиод үзүүлсэн чинь өө намайг чинь баг сагуустай байна. Тэнгэрэнгааг авах цаг нь болчих. Баг одоо хүүхдээс нь шоглоод хорлоод эхэлсэн байна. Баг амнаас харамжгаа тоглох гээд байна. Тухайд нь тэгэж хэлээд. Тэгээд ерөнхийдөө бас тэр үед нь бас яг нэг хүний амнаас сонсон болохоор бас тэр бас тухайд нь бас итгэл яг бүрэн гүйцэтгэж идэхгүй. Тэгээ Монголд одоо хаан тийм сайн боо байна, хаан тийм хүн байна гэдэг. Тэгээ сайн гэж хүн амтны тэгсэн хүн амтны зааж өгсөн хүн болгон дээр ер нь 7-8 боо дээр очиж тэрний дараа яг онг тэнгэр авахаар явж жоод нэг багштайгаа уулзраад тэгээ тэр хүн дээр очиж онг тэнгэр авч онг шүтэнэ залалуулж авч байсан. Тэр цагаас хойш тэгээ ерөнхийдөө би хааж өвчин зовлон ороогоо байсан. Айс цамаан шидрээгүй. Ер нь тэр 2008 оны намар сахиус авсан цагаас хойш одоо баг хүн төлөвчөндөө баг орсон гэж хэлж болно. Аав ээжүүд яг бас бизнес ахлахгүй явсан бас нэг сургаалын үг хэллэггүй яг анхнаар ихчнэр бүгдээрээ сургаалын үг хэлдэг. Тэр болгоны яг тэгээ өөрөө би яг тэр үед нь яг тэр эцгийн ах トゥ хамт хийсэн үгийг өөрөө ойлгож байгаа мөртлөө өөрөө цаанаас ч тийм үес яагаад ч юм чи бие барьж чаддаг байсан. Одоо жишээ нь одоо ингээд бид одоо хотод ирээд сургууль сураад одоо ингээд сургуультай явлаа гэх юм уу сургууль руу явмааргүй санагдаад ч юм уу өөрөө ингээд ганцаараа энэ хаан юм уул ангаа овоо соврог байна. Тэр болгон дээр ингээд тэнээ явждаг. Тиймэрхүү байсан. Тэгээд нийтэндээ 960 гадуур дээр уулаагаар тэнж аваад 960 хүн хараад 960 одоо янз бүрийн дүрс мөс олж хараад тэгээд тэр болгоныгоо тэгээд ирээд ээлдээ одоо ахнуудтай хэлэхэр за яг одоо баг гадуур тэнж аваад одоо баг шийдэж байгаа баг ухааны тусарч байгаа юм аа тэгээд баг маргааш нэг бөө гэж явахгүй босаал нэг гандлоо явдаг. Тэгээд тэндээ ном ховор ном үнэлэл ном зам уншуулаад ингээд явахаар улмалд ордоод гаараад тэгээд за би одоо өөрийн гэсэн 3 төрлийн өмсгөлтэй. Энэ хар сахиус маань болохоор хамгийн анх сахиустай гэдгийг мэдээд
хойлжсэн одоо. Одоо 8 онд хийлгэжсэн. Тэгээ 2008 онд анх хийлгэж сахиус тэнгэрээ дуудан буулгаж авч ирсэн. Ийм харын тийм сахиус байгаа. За энэ одоо миний болохоор энэ одоо баатрын тийм зараа тэнгэрүүд оруулж ирдэг. Дээр одоо тийм одоо тийм хаадын тийм баатраа тийм жанжин тийм монголуудыг оруулж ирэхэд энэ хоёрыг өмсдөг. Гэтэ энэ хоёрыг яг нэг жилдээ 1-2 удаа өмсч оруулдаг. Тэгээ энийг өмсч оруулахдаа дандаа уул овон дээр тус хавдаг дээр оруулж ирдэг. Сонгож мохоо. Том монгол хойлоо нэг хаанхан цаашаашна. Уул овон дээр заавалж оруулж ирдэг үндэс маань юу гэхээр заавалжгүй энэ баатар шүтээ онгодуудаа хөндлөж яг газар ариун газар нэгэнтэ буулгад залж байгаа гэсэн утгатай. Тэр яг нэг одоо чанар чандруу уул овооны тахлах цайлах иймэрхүү үйлүүдээр баатрын сахиуснуудыг оруулж ирдэг. Одоо энэ харж байгаа хата ингээ өөр хүмүүсгэл ингээд ном сом малгай сэлэм бамбаа ингээд бүх зүйлс ингээд байгаа. Энэ бүхнийг бэлтгэхэд хийлгэхэд амаргүй байсан уу гайгүй юу? Энэ одоо сэлэм мэлэмчүүд ингээ байж яах вэ? Тэгээ за намаагш энэ усыг яг хүнээр хийлгэсэн. Тэгээ одоо энэ хувцас нь бас тухайн үедээ бас хайгаад олдохгүй. За олдсон ч одоо нэг дэлгүүр хошоогоор том дэлгүүрүүд одоо миний их дэлгүүрэн дээр зарж байсан. Тэгэхээр одоо худалдаад авч ихээр бас тухайн үед нийтээ ч бас үнэтэй. Гэтэ яг тэгээд цаанаасаа юм болохоор яг өөр аяндаа тэгээд ороод ирсэн. За болсон. Заман засраал тэгээд ороод ирсэн. За цаанаас нь өөрөө тамирууд нь өөртөө яг зарч өгöd яг. Энийг цаанаас нь энэ дээл яг би анхнаас бас нэг хатаа таван тэнгэрээс нэг онгод авч жагаад тийм зүгээр нэг бадарчин маягийн тийм хүн оруулж ирж ирсэн. Тэгээ тэрийг анх иймэрхүү гэхээр зүгээр яг өөрөө зүгээр хийсэн. Тэгээ одоохондоо бол нэг өмсч нэг хэрэгэлдэг. Юу гэдэг тухайн одоо тэр үед амьдарч байсан хувцас хэрэгжилж байсан эд зүйлсийг яг бэлтжиж зэгчиж буулгах хэрэгтэй гэсэн үг. Одоо бол тэгээд ерөнхийдөө яг тухайн үед нь тэр хүмүүсийн зүтэнүүдийн одоо өмсч байсан эдэлж хэрэгжилж байсан хэрэгслүүдийг одоо бол олно гэхэд хэцүү болцсон. Яг тэр одоо хүмүүс бол болохоор ингэж байгаа л яг. Яг багш дээрээ босоо багшийнхаа зааснаар яг сахиуснууд нь тэдэн манжих хэдэн могоо тийм өмсгөл гэж өнгө зүсийг хийж өгдөг. Тэрэн дээрээ босч бөөлжөд тэрнээс гадна нэг 8-аас 10 жил тийм хооронд бөөлжөж тэр онгодууд нь одоо хүч чадлаа авж ирэхээр яг тэр өөрийнхөө одоо яг тэр урд үеийнхаа тийм өмсгөл буйг усыг зэхэж эхэлдэг. Эний тулд яг тэгээд улаачууд өөртөөсөө онгод тэнгэрээ хүнжилт дээдэлж биширж хүч чадлыг нь оруулж ингэж л явах хэрэгтэй. Энэний дараа яг цагуунууд өөртөө буугаад зан үлээ хилээд багаар нь ч юм уу ингэж өөртөө яг тэр дээр үеийн тэр хоёрыг өмсгөлүүдээ нэгж эхэлдэг. Harlava sangır nakaşa. Sakıcalar sotun jasa. Энэ ногоо байгаад идэх юм ямар учиртай юм? Ногоо нь яг зүгээр лусын юуг л биелэгдэж байгаа. Газар лусыг биелэгдэж яг лус нүдгүү гэж ярьдаг. Тэрнтэй адилхан лусын биелэгдэлтэй хоёрд болохоор хамгаалт гэж явдаг. Сахиусны хамгаалт. Тэгээ хамгаалт. Тэгээд дээрэс нь лусын биелэгдэл гэж явдаг.
ийм учиртай. Чоны арьсанд ямар учиртай вэ? За энэ чоны арьс нь би одоо ягаад чоны арьстай байна гэхээр би одоо өөрөө чон хөлгөж буудаг. Тэгээ одоо сахиус тэнгэрээ дуудахтаа энэ чоноор хөлгөж тэнгэрээ дуудаж оруулж ирдэг. Нэгөөсөндөө чон хөлгөж орж ирдэг гэсэн үг л дээ. Яг миний биед орж ирэхтэй. Тийм утгатай юм байна. Ер нь бүгд эрэхтэй байдаг уу? За уулаа зайран гэдэг цолыг бас одоо эрэхтэй хүн болгоно зайран гэдээ одоо яриад байгаа. Яг эрэхтэй хүн болгож зайран гэдэг чинь бас тэнгэрийнхаа за хүч чадланд гүйцсэн ч юм уу бөөлөг жилнэг гүйцэн хүнийг тахлаг уусанд өөцөний зайран гэж хэлдэг болохоос одоохондоо нэг уг тэнгэр аваад удаанч бөөлөөгөө тэний усуудыг нэгс улаач гэж боддог. Би тэгсэн одоо өөрөө яг зайран гэж хэлдэг. Улаач дээрээ явж идэг. За энэ болохоор одоо харын ирэх гэж байгаа. Харын ирэх анх яг сахиусаа авахтаа миний анх амьлуулж зүүж исэн онгодын минь хар ирэх. За 2008 онд анх амьлуулж энэ ирэхээр тэгээ энэ толиор анх онгод тэнгэрүүдэд буулгаж ирж ирсэн. За ирэх гэдэг маань яг онгод тэнгэр буулгаагүй үедээ ч юм уу ирэх татаж үзэх ч юм уу би одоо өөрөө хуураар татаж үздэг. За онгод тэнгэрээ буулгахгүйгээр яг ирэхээр өөрийнхөө хуураараа онгод тэнгэрээ харчиж яг ойр зүрийн хүний асуу сурсан юм яг харж үзэж өгдөг. За энэ толиуд нь болохоор яг онгодын одоо бас том хамгаалалт гэсэн үг л дээ. Онгодууд энэ толин дээр буухтаа өмнө яг энэ толин дээр одоо муу юм буух ч юм уу муу одоо тэрэн албан буух ч юм уу тийм үү тийм сүнсний юу буух ч юм уу энэ болгоныг толин дээр тусдаг гэж ярьдаг. Толин дээр бод. Энэ утгаараа яг толиороо юм хамгааж толиороо юм гаргадаг гэсэн үг. Энд бас хитснүүд нь ирсэн байна л да. Тэгэхээр энэ дээр нь шувууны за энэ хитс болохоор миний хамгийн анхны бас хингэрэг хитс одоо нэгсэнд онгодын жолоо гэж ирдэг. Энийг одоо миний анх бас уг тэнгэр барихтаа анх барьж байсан одоо жолоо гэж ирдэг. Гэтэ хингэрэг хитс гэж ирдэг хүмүүс. Яг ондоо л ярьдаг. Энэ юу ямааны тий одоо энэ болохоор улаан ямааны арьс харж юм уу бор гөрөөсний арьс тэгэж хийдэг. Яг зайрын хүмүүс бол болохоор тийм бууг согоогоор хийх хэрэгтэй байдаг. Түүний арьс нь. Удган хүмүүсийг болохоор тийм согоо гэж хийх хэрэгтэй байдаг. Тэгээ аян нэргсэн тийм уулан дээр энэ хисний модыг бас хийхдээ бас яг аян нэргсэн яг тийм онгодынх нь өөрийн тийм хамгаалсан тийм газраас модыг авч хийхийг хүчтэй байдаг. Хитсийг хийхдээ. Энэ болохоор одоо яг миний өөрөө онгодын газрын мод байгаа. Энийг өөрөө очиж бууж аргадаж газраас нь очиж авчиж энэ нэг дархуу өнөр анх хийлгэж ирсэн. Энэ одоо бүр дууралт их сайн багш шүү дээ тий. Тэгээ энэ яг сая цууратад. Тий сая яг жон гадаа тавьж хатаагаад. Энэ ийм хас тэмдэгтэй энэ шуутай байдаг ямар саран хитсэн болохоор бас миний нэг одоо нэг дараагаа орж ирсэн одоо сүүлд орж ирсэн тэнгэрүүдийн хит цэнгэрэг юм байна. За энэ хэрэг гэсэн нь болохоор зөвөр онгодын одоо хэлмэрч гэсэн утгатай үг. Тэгээ энэгээр одоо нэгсэнтэй ингээд одоо энэ хастай, ирэм хастай ингээд энэ ингээ хэрээнүүд нь одоо онгодын одоо хэлмэрч гэж яддаг. Одоо хэлмэрчхээр одоо надад юм одоо би бөөлөг үйс ч юм одоо надад нэг альбаны тэнгэрийн хил чимийг сайн болох гэдэг муу юм болох гэдэг нэг 3-аас 7 хоног юм зөвгөн чи надад зүүд нэрээр ч юм уу тэгж мэдрүүлдэг гэсэн үг. Мэдрэмж өгж яах гэсэн үг байхгүй. Яг энэ хэлмэрчүүд ирэхээр. За. За энэ болохоор одоо бөөгийн сухаа бардаг гэж ярьдаг юм да. Энэ дааган жигүүн бариулттай бардаг гэж ярьдаг, сухаа бардаг гэж ярьдаг. Энэ бардаг нь байна. Одоо энэ та болохоор бас тойвор гэж явдгийг. Одоо тойвор гэж одоо онгор сахиусаа бас хөлөөлөхөд онгодын бас нэг үүрэг хариуцлага хүлээдэг. Дээрээ
Тий. Дүрс буугны Энэ тий буугнаас сарлав. Тэгээ энэ манжихтай энэ өөрөө могоо толгойтой. Тэгээ одоо эднийг болохоор манжиг гэж ярьдаг. Энэ яг хэр ингээ одоо хингэрэг жолоод ирдэ хэс хилдээд их бөөлж байгаа үед энэ хэдий их дуу чимээ гарна. Яг одоо онгоц шүтэнүүд бууж ирж байгаа үед одоо би нэгсэндээ муу юм суухгүй муу юм зайлуулж яа чимээ өгж яа гэсэн. Ийм утгатайг нэг манжиг гэж ингэж хэлээд байгаа. Ер нь одоо энэ могон дээр байгаа хонх энднэрт зүйлсэн байгаа хонхнууд дээр дуу чимээ гаргах. Тий одоо ер нь хонх одоо хонгноор энэ холбог гэдэг эдгээр ерөнхийдөө бүгдээрээ яг нэгсэндээ уул усан дээр бөөлөж ч юм уу юм уул ус тагч байгаа үед овоо ус тагч байгаа үед ч юм уу дандаа тийм чимээ уул усан чимээ өгж байдаг. Нэгээсэндээ өсөр завхсаж яд нэгээсэндээ муу юм үргэж гаргаж байгаа гэсэн утгатай үг. За энэ чи ямар юм. За энэ болохоор би сахиус тэнгэрээ аваад 2 жил болсны дараа энэ хар цагаан сүлдийг сахиусныгаа заавраар бэлдсэн. Одоо энэс хойш нэг 2 жилээс өмнөөс одоо нэгсэндээ 8 онд авсан 10 онд энийг би бэлдчихсэн. За сахиусны хийсний юугаар. Тэгээ одоо энэ тэгж бүлдэл хамгийн анхтай хар сүл цагаан сүл дахих гэдэг ёсыг онгоц сахиусаараа заалгаж хойлыг нь амьлууд дахиж тэгж хийж ийсэн. За одоо энэ болохоор юу одоо майхавч гэж яаж одоо бөө хүмүүсийн одоо өмсгөлийн бас нэг хэрэгсөөр бас майхавч гэж энийг хэлээд байгаа. Майхавч нь болохоор яг онгод тэнгэртэй дуудаа бууж байгаа үед нэгсэнтэй халахвч хийж байгаа гэсэн үг л дээ. Яг нүрээ бууруулж байгаа гэсэн үг. Яг тэнгэрээс нэг тэнгэрийг онгоц чичвтэй тэнгэр буугаад ирэхэд өшнөө олон тийм муу сүнс тэрэнгүүд дагаж бууж ирдэг. Тэр болгоноос нэгсэнтэй нүүр усаа хааж халахвч хийж байгаа гэсэн л үг л дээ. Тэгээд нөгөө утгаар нь онгодын тэргүүн гэсэн үг. Тэ. За энэ 8 шарыг болохоор миний бас нэг хувилгаан тэнгэрүүд байдгийг тэрний юугаар бэлдсэн тийм 8 шар мөр байна. Зүгээр дахин дээрээ ундаа цайлаа зүгээр хүндэл дээдэлж явдаг. Тийм. Дахлын бас нэг хамгаалтууд гэсэн үг. Бас тэгж бэлдүүлсэн. За энэ тэмээ болохоор одоо цагааны талаас би одоо бас цагаан талын тийм тэнгэр шүтэн болгодог. Тэр талын бас нэг одоо онгодын дуудлаганд орж идэг бас хөлөг байгаа. Бас цагааныхаа юугаар дуулж хөлөглөж орж идэг бас юм тэмээ байгаа. Энэ дээр ямар медаль байгаа юм бэ? Энэ дээр болохоор энэ яг манай багшийн 20 жилийн тагшин тэнгэр төвийн үүсгэн байгуулсан 20 жилийн аваад энэ дээр өгсөн тийм алтан медаль байгаа. Энэ юу н өөрөө бөө юм биш үү тий? За энэ хүн тий бөөгөө яг би өөрөө зүгээр гадуур дотор явж шүшгэж авсан. Тэгээ өөрөө юм болгоод явсан юм уу? Тий яг өөрөө яг ийм энэ чигээр нэгэд зарж исэн. Тэгээ би өөрөө авч дахиж яг. За. Яг нь нэг өсөндө гэрээ онгод дахиж зарж яах гэсэн үг байна. Энэ чи бүр хамаг хэрэгсэлтэйгээ хэрэгсэлтэй хийсэн юм шиг. Тий л дээ. Одоо сайжруулсан одоо бөөлөг хүн гэсэн үг л дээ яг. Тэгвэл нэг гандан дээр явж байгаад нүдэн тусаад харна. Аваад залсан. Тийм үстэй. Тэрэнд бас за энэ бас энэ алтан медалийг дахин тэнгэрээр 20 жилийн ойгоор гардуулсан зүйл. Энэ одоо бас манай өвшиндээ дахин тэнгэр төвийн 2011 оны 9 сарын 22-нд бас өвшиндээ 20 жилийн ой болоод тэрэн дээр шагнал гардуулах ёслол болсон. Тэрэн дээр багшаасаа гардаж авч ирсэн. Энийг болохоор усаас авч байсан мөнгө төмөрийн зарим гэдэг цалыг нэг энэ хоёр шагналыг нэг өдөр авсан л да. Тэгээ яг энэ хонгодын хүчээр олон дагсанд орсон. Тэрний талаар усаас надад энийг батламж гэрээгээ гэдэг юм гин. Гардуулж ирсэн зүйл байгаа. Ер нь одоо энэ бүх хэд зүйлс гэрт чинь бол байнга л ингээл засаатай байж идэг үү? Тий, байнга л байж идэг. Одоо энэ сүү. Тий, тавгийн эдээ ондоо бол дахил сүү бол байнгын байж идэг. Өглөө дээд байж өргөө
ороод буцаж өргөөд арц хүчээ тасдахгүй, зул хүчээ тасдахгүй. Яг одоо өдөр болгон л ер нь үйлээ хийж байгаа гэсэн үг үү? За нэг унжин зарим үедээ унжнаа нэг яг амьтг хүн ярина тэр үед л ирсэн үед нь үйл хийдэг. Хүмүүс ер нь хэр ирэх өөр дээр чинь битүү завгүй л байх уу? За хүмүүс бол за бүрж нэг тасрахгүй ирээд байх юм шиг. Гэтэ яг нэг хэрэгэ болсон ч хүмүүс ерөнхийдөө ирдэг шүү. 7 хоногт нэг ямаас нэгээс 2 удаа бууж хүний үйл хийдэг. Хүмүүсээ нэг цуглуулж агаад 7 хоногт яг нэг 2 удаа хүн үлээж аваад нэг үүлээ хийдэг. За энэ нь болохоор одоо миний одоо түрүүсэн цагаан тэнгэр гэж одоо энэ цагаан тэнгэрийн одоо өмсгөл буюу юм байгаа. Энийг яг бас онгодынхаа юугаар дааварч өөрөө хүнээр оюуж хийлгсэн дээр байгаа. Одоо энэ дээр бохороо одоо голцоо тийм атом бор ихүүд их бууж ирдэг. Энэ бууж ирэхээр одоо голцоо тийм бариад талын ч юм уу одоо өвчин эмгэх эм тан найруулах хугархаа яс барих ч юм уу иймэрхүү шийдтэй тийм хүмүүс бууж ирдэг. Тэгэхээр ч одоо ер нь өөр дээр чи эмэгтэй хүн ч гэсэн ер нь буудаг гэсэн үг юм уу тий? Одоо яг зайрангууд буудаг удаган хүмүүс бас орж ирдэг. Тэгээ яг тэр болгоныгоо нэг дор бүүн буулгаад тахгүй яг нэг цуулаад ундаа цайлаад гаргадаг. Энд бас нэг сүртэй том шоу байгаад энэ ямар учиртай юм бэ? Энийг би зөвхөн бас өөрөө л авч такси. Тэгээ бас яг онгод яг хэлхээ үед хийсэн гэхдээ яг өөрөө бас ав 50 маар санагдаад. Одоо бас онгодын бас хөлөг унаа болчих ч юм уу. За хөлөг унаа болохгүй гэдэг надаас нэг тэнгэр сахаж буугаад ирэхэд бас нэг жигүүртэй амтны чихмэл байгаад бас нэг том хамгаалалттай гэж бодоод байгаа. Одоо тас гэж юм байгаа. Тас шүү юм уу тий? За энэ готл болохоор өний онгодын бас байгаа. Энэ дээрээ энэ онортой нүд байдаг нь ямар учиртай юм болоо? Нүд яг одоо нэгээс нь хүнээр бол яг мэлмэл гэж байгаа юм да. Одоо энэ готлич хүмүүс бөөлж байгаа болохоор нэг газар их чимээ өгж доороос их муу сая ямаг хамгаалж тустайгаа бас холбогдож ингэж бөөлдөг зүйлийг бас энэ готл байгаа. За энэ хас тамга нь бол яг зүгээр хамгаалт юм. Энэ могоо яг бас нэг ус нүдгүүгүүж байдаг утгаараа энэ бас ногоо усаа хөндлөлт дээдлж байгаа юм бас нэг зам үйл гэсэн үг. Ийм их хүнд. Тэ. Яг зам мөрийн зас төрсөн ихтэй баярлж явдаг да. Хүний мөр бодит цуврал нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор одоо ир хэмээх зайран оролцож байгааг үзэгч та бүхэн сайн мэдэж байгаа хаа гэж бодож байна. Тэгэхээр намрын дунд сарын бэлэгдсэн ангийн өдөр богд уулынхаа ингэрт за хатан дуулынхаа хөвөөнд Монголын бөөгийн нэгдсэн. Тэгээ аягийн нэрсэн тийм уулын дээр хийсний модыг бас хэрэгтэй бас аягийн нэрсэн газраас модыг авч